Найнамар нурлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 12 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 22-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг өрчийлээ Мишэ X урайтагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч уугнаа гэрлээ. За найруулагчаар ган болдын ангараг нар айлж байна. Өдрийн төргий сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За юу гэж амарсан? Шинэ жилдээ орчвол тэгэл гэр зурвал өнжлөө. За шилдэг радио болчиход оо. Шилдэг радио болоо тэгээд бүтэнсээ өдрөжингөө сайхан амарлаа тий. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дархлаагаа дэмжиж дараа төл Токи Пелетер за мөн бэлгэнэ урамшуулаараа Unitel хамтран ажиллаж байгаа баярлалаа. За яг одоо өнөөдрийн байдлаар би дөнгөж сая 16 хүн бантчлаа. За манай үдээчэр групп маань 350,400 гишүүнтэй болсон. 500 байсан нь битээр бантсаар 400 олгоцсон. Тэгээд хөгжилтөө түүх, миний түүх, хайрын түүхээ бүгднийг одоо манайхаа айгуу гоё ухамсартайгаар хаштагтаагаар тус нь ялгаад бичдэг болсон байлээ. Тэгээд манай группийг хайгаад олохгүй байгаа хүмүүс тэгэхээр хамгийн их хүнтэй буюу 350,400 хүнтэй юм групп, том групп байгаа. За тэгээд бусд нь бол хичнээн зандаа битүүрийн зурагтай боловч цөөхөн хүнтэй хүмүүстэй байгаанууд нь бол дандаа хуурамч группуд байгаа шүү тий. За ингээд эхлэх үү. За тэгээ. За инх хамгаалан гэж юм бичсэн байна. Олон жилийн өмнө дүү нартайгаа төрсөн өдрүүд тэмдэглээ. Нэг дүү маань ахтай зөрүүлж дуу дуулаа гэдэл Караконы ном эргүүлээд л байна. Удалгүй дуугаа олсон бол та. Миний чихэнд игч гэдгийг ах гэ ботчоорой гэж хэлэхдээ зэрэгцэн дуу нэхлээ. Тэр дуу нь ээжийн энтэй игч. Бусад маань бүгд даган дуулалдаад би ч чимээгүй суусаар дууны өг нь нулимсаа нууж инээсэн миний игчийн ухааныг гэдэл мөнхтуулаа чи нэрээ ахтаа ийм дуу зориулж байдг нь яаж байгаа юм бэ арайчтэй гэсэн. Төрсөн өдрөөр нэгж шээ. Гэтээс авир гоё хэлсвэр их цэдгээд ах гэ бодчихраа. Галзуу ганц дуугаар зориулсан юм байна л да тий. Гэтэ нэг би өмнө хөгжимдүүдээр юу явуулдаг гэсэн чинь хүсэлтэй хариу. Тэгэхээр угаасаа игчд зориулахаар наад чи нөгөө нэг оногийн нөхөр идэрч авахлан билүү. Тэрний дуусан наад ганц дуу чинь игчд зориулна гэхээр угаасаа энэ дуу л орж ирж тий. Гэтэ ахад бас зориулж болд юм байна тий. Тэгэл бодчих гэдэг. Сувга тэгээ тааруулчих гэж байгаа юм шиг л. Йоо их хөвгөлтөн байсаа. За дараагийнх нь за жаараа дараагийнх нь сайн байцгаана уу? Өөр тохиолдсон нэгэн хөгжилтэй явдлаа дурсъя. Аав ээжигээ салгах шахсан нь гинэ. За 11 сард байхаа өвөл миний зүрх өвдөөд дарахын явж эмнэлэг үзүүлэх болбоо. Тэгингээ бас ажлаа амжуулах гээд тэгтэл өвөө эмээ маань хамт явж хөрөө ирлэгч аавна гинэ. Тэгээд ажлаа талыг нь амжуулчихад л байж исэн чинь 3 цаг болжээ. Зүрхний эмч маань 3 цагт ирээрэй гэсэн. За тэгэл очиод хүлээх зуртаа ааваараа дата зацуулаад Instagram дээр Instagram энэ ухаал байж исэн чинь өвөө имээтэй хамт явахдаа саллаа шүү гэдэл би явждیں۔ Би бүр гайхаад ийм хурдан салчдаг амьдрал уу? Бурхан минь гэж бодоод ээж рүү сонин хараад очиод одоо юу тэнэгтэй байгаа салны энтер гэсэн гачин эргүү яриад ах юм гэж чи ээж татаад үнс. Яа тэгсэн бэ гэвэл маньгаар манай аав датагаа салгахтаа саллаа шүү гэж хэлсэн байгаа. Гэтэ би өөрийгөө буруу бодсон гэж бодохгүй байна. Ядаж салглаа шүү гэхгүй саллаа шүү гэхээр хинч тэгж бодно нэстэ манайхаа. За хэтэрхий нурсан бол уучлаарай уншигтуул дахин хүүхдээ явдлаа бичнэ гинэ. Амар амархан салчдаг тий. Тэгэл зэрэгцээ сууцгааж жаал. За соолоо эсвэл. Тэгэд аав ээжийг дагуулгаар авчдаг. За ханетыг нам дарснаа гинэ. Өнгөрсөн сар ханет томууд игдээд манах гэдэг аль том баггүй л ханет хурч халуурх нь халуурч хуцуулах нь хуцууч нэлээд онлоо. Би бол бас өдөөс хойш өнгөрөөгөл хуцууж эхэлнэ. Хийх хуцуулсаар шүн болно. Шүн сэрвэл хуцуулна. Нохоо болдог бол болохоор л их хуцууллаа гин. Ээжид гинт мэрэгэн санаа орж ирж чоны мах хий ханетанд сайн гинэ гэдэл өмөх мах олж шүл хийж өглөө. Хий ханет чи нам болгоно л гин. Би чи ханаач өгөх гэж байж заваа үнэртэй ППА гэдэл шөлнөөс нь 2-3 халбагуулаа. Нэмэртэйч байсангүй хуцуусаар л. Тэгээд нэг өдөр ээж маань юмд яваад бид хоёр гэрээс ахиж үлдлээ. Үдийн хавьд өлсөд байхаар хөргчөнд байсан буусны амталсан махаар харшил хийгээд болоогүй хідэн байш хийгээд хөлсөө гарт идэж орхилоо.
Оройч болж ээж ирлээ. Тэгсэн махаа гаргаж хоол хийх гэж байсан хүүшээ энд бан шийхгээ бэлдсэн байсан чоны мах харсан уу? Тэгтэн л пепа гэдээсэн нөгөө чоны махаараа шүл хийж хөлсөө гарт идснэ мэдсэн юм да. Ханаад яасан бэ гэж юу? Мэдээж ханаад нам болсон. Гадаа хуцаж байгаа нохоогоо загин шигээ сууж байна гинэ. Яа тэгтээ хүмүүс нэр ингээд хин нэгээ өвдөхөөр юу хамаагүй юм идүүлж болоод юм л ш. Бид нар чинь аавыг харавсан чинь нөгөө нэг чоны тарих идүүлдэг гэ. Тэгээ бүр ингээд нөгөө гавлын ястаа наваад ирсэн. Тэгээ үүрээр чон гүөх цагаар идүүлдэг гэ. Тэгээ нэг гавлын ив яснаа тарихыг 8 хувааж идүүлдэг гэнээс чинь 6 хуваад идүүлж юм бол илүү нөгөө нэг нөлөөлөх одоо хурдан идэх байх гээд хүү нөгөөд чи 6 хувааж байгаа л тэгэл юм үнийн хүүтэн бүлээ усанд найруулж байгаа л үүрээр уулгадаг байлаа штэ. Яг арга ятхааш ингээл юм болгоо. Тэгээд одоо мэдхгүй тэр чоно тарихных юм уу юу юм мэдгүй босоод ирсэн. Хамгийн гол нь үүрээр өгч байгаа байхгүй. Үүрээр чон гүүхээр. За дараагийнх нь том нь гоё штэ гинэ. За. Сайн байцгаана уу? Танаа жинхэнэ үнэнч фэн байна. Саяхан Нарантуул шоп нөхрөөд байгаа л явлаа. Төрөөд 3 сар болж байгаа болохоор хог асах гэж хамт гармаар санагдаад байдэн шүү дээ гинэ. Хөөх юм яасан. Тэгээ овоо юмнуудаа цуглуулчих гал явж байгаа жимсний хэсгээс манай хүн хайра банан авъя л гэж байна. Тэгэхээр нь тгийгээл сүрхээ суугдалцаал очиод банан хийдин гэсэн 7 кал гэж байна. За 2 кг авъя гэлээ. Гэтэл нөхөр мини банан авъя гэхээр нөхөрлөгөө эргэж харснаа. Гүй том нь гоё штэ амттай гэж хэлчихэд худалдагч ах маань над руу амар том нэг гайхсан нүдээр. Дээрээс доош хараад бананы мань өгч байна. Би ч амар өөртөө ихтэй эргэж харах хитгэн дойлд гинт тарих минь ажиллаж би сая юугээд хэлчих вэ гэж бодохдоо зэрэгцээ. Нүүр маань улааж нөхрлөө авралын харцаар хартал инээдэ барьж ядаад намайга хайхан холг үүч чиглэж байдیں۔ Хүлийн хурдаар хаалга чигтэл гарсан да. Одоо ч нөхөр шолоод байж байна. Тэгээд нөгөө хүссэн авсан том банан маань түүхээсөө жижиг л авдаг гэж байна. Том нь штэ. За дүүгийнхээ 7 хоногт гаргасан амжилтын ботхоор л огшоод байх юм гинэ. За манай дүү жудо бөхөр хичээлээ 4 хонж байсан чинь аймгийн жудогийн аврах шалралт тэмцээн зохигдлоо. Дүү маань ч орохоор болчихлоо. Тэгсэн ороод шууд хүрэл мэдээл авчт юм да. Би ч хөөх ямар мундаг юм бэ? Ёстол төрмөл жуудаа чи юм биш үү гэдэл. Тухайн үедээ найзуудаа ч өнгөрөөл их л юм боллоо. Гэтэл саяхан юу олж мэдсэн гэж тэр тэмцээнд нийт 4 хүүхдэл орсон. Тэрний 3-т нь манай нөгөө төрмөл жуудаа чи гэдэг. Төрмөл жуудаа чи. 4 хоног огшоод байна гэж шүү дээ. Бодохоор. За дараагийнх нь Бархас Баямөх гэдэг хүний үйлчлэлтэд үхэн. Сайн байна уу? Нэгэн танил эмэгтэйд маань тохиолдсон хөгжилтэй явдлыг бичиж байна. Шинэ жилд өгөхөөр турах ажиллагаанд ордог нь бүсгүүчүүдэд байдаг л асуудал. Тийм ээ. Үнэ. Хамт ажилдаг 3 эмэгтэй турхаар ярилцаа 7 хоног усан мацаг барих болжээ. Яа бас л чанга мацаг штэ тий. Эрхий чигчээгээ нийлүүлэн ам тангараг тавьцгаасан юм гэн. 6 хоног юу ч идэлгүй гүрийгээд өглөө ажилдаа очихоор машин унаад нөгөө бүсгүүгээ замаар аваад явж байтал цагдаа зогсоод шалгаад үлээлэгтэл жун гэл дуугарч. Цагдаа залуу та арх хууд согтор сүдэж олоо барьлаа тэдийн тэд энтер гэж хууль дүрм яриад хамт байсан цагдаага машиныг нь авч журмын хашаанд хий бла мань нэмэгтэй. Би арх ууханд битгий 6 хоног юм идээгүй явж байгаа гэсэн чинь өөхөө бүр хоолж идэж чадхаа ядлаа олон хоног ууш би хаа чин яар дийлгийн нарколог дуудах барих юм болоод гүй аха би усан мацаг барьж байгаамаа гэтэл өөз арх мацаг өрөөд байгаа юм шүү. Хэрвэлчээ. Окей худлаа гэвэл хамт яваа хүүхэн маань ч гэсэн адилхан мацаг орж байгаа. Та үлээлгээд үз. Наад багч чи өлсгөлэн болохоор дуурайд байгаа юм биш үү гэж. Цагдаач за тэгвэл шалгая гэд нөгөөх нь үлээлэхэд дуугарсангүй. Яа. Батараа боллоо. За ингээ уусан ч батлагдлаа жолоогоо шилжүүл журамлна гэж. Үнэндээ би ямар ч аригт арсны төрлийн муугаагүй багч чинь алдаа гаргасан байх. Дахиад үлээ гээл гуйжж үлээдэл бас л жүүн. За ямар ч байсан хэсэг дээр очигээ цагдаа машиныг нунаад явж замдаа уугаагүй барайгүй намайг явуулчаач инээтрэ гэсээр
Цагдаа адилхан мацаг барьсан хүмүүсийн нэгдэн дуурайд нөгөөдөгт нь дуурахгүй гэж байхгүй манаа багаж алахгүй энэ төр. Гэтэл нөгөө өхн нь би орой жаахан байцаа шараад идчихсэн юм аа. Өө дүш. Нөгөө андгаа тангараг хударлаа гэж юу ингэсгээд хэсэгдэр очиж дуугардаг биш хэмжээ заадаг багажаар дахин шалгаж согтолтын зэрэг тогтоохоор болоод нөгөө багаж нь өөр цагдаа аваад явсан мэн. Одоохан аваад ирнэ гэд энэ хүүхнүүд ямар гүргэр юм бэ 6 хоног юу ч идээгүй гинэ гээл бусдаа ярьж мар инээлдээд мань хүн үгсэн ёстой ууж ицсэн биш яшгил байна гэж бодон өндөрхөн санал дээр хүлээс авчвал нөгөө нэгнээ төвчээргөө бараг л араар тавилаа маяглаа. Зэмлээ сууж идэл багаж нь ирж үлээлгөө. Тэгсэн нэг тэг заалтнаас хүдэлсэнгөө. Цагдаа нар гахаж энийг үлээдээ одоо энийг гэж хэл нилээд идүүн өөр багаж туршиг гэн. Мань хүн багажанд нь баталгаа гаргаж өгөх шахуу юм болж. Ингээд мань хүн уугааг нь батлагдаж үдийн цайны өмнө суллагдав. За ёстой уучлаарай үлэн ходоодны үнэрт энэ багаж дуурдаг гэж мэдсэнгүү одоо та хоол идээрээ би хамт явж хоол авч өгөх үү гэл ихэн санаа зовсон гайхсан эдэн цагдаа нар үлдэж энэ хүүхнүүд үү гин. Нөгөөдгөл би өчигдөрөөрөө байцаа шараад ирсэн юм. Цагдаа нар бас нэг амар тийм дуршилт хийсэн шүү дээ. Үлэн ходоод нь дуурдаг гэдгийг мэдсэнгүү гэж шүү дээ. Яа. Үлэн ходоод нь бас дуурдаг л байх юм дээ тий. Сайн нөгөө нэг хагасны нөгөө юу ган үзгийн миний даашин зөө штэ. Тэгээ манай дизайнер ингэсэн байхгүй. За корсет татаад ингээд чамнаар ингээд нөгөө миний анханасаа хэвлийн хэмжээ автаа ингээд 5 санж багасгаж авсан байхгүй. Чи би амар өөртөө тэлтэйгээр зүгээрээ би тэр өдөр чинь турчна гэ. Чи яаж би зүгээр нэг өдрийн дотор турчна. Тэгсэн чинь хурж ирээд миний палажиг ингээд өмсөн чинь нөгөө корсетны ингээд уяа татна гэдэг чинь аим штт. Гицээ татна амсгалаа ингээд төвчж мөгжин. Тэгээд за болсон гээл тэгжээ нөгөө корсет чинь тэгэж чангарч байгаа ш. Тэгсэн чинь хүүе 5 санж хассан штэ. Чи тэгсэн чинь бүр наадч бүр ингээд нөгөө ингээд язааж мазаахгүйгээр шууд ингээд бүгд ингээд татагчлаа. Чи нэрээ яаж нэг хоногийн дотор хэлээ нэ. Зүгээр би хэлээс ингээд нэг өдөр юу ч идэхгүй бол ингэжтэй. Амар Бид нарт юу нээр амар ийсэн штэ. Нэг өдөр юм идэггүй байгаа л тэр 5 санж манж тэгээ нэгээс 2 хэлмэл бол зүгээр түнх гэл алга болно штэ. Зөө. Аимшигт. Зүгээр дорно. За Улаанбаатар хотод 12 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бэлгээний урамшуулаараа Unitel хамтран ажиллаж байна. За шинэ жилийг тохиолдуулаад Unitel-ийн хэрэглэгч давхар бэлэгтэй урамшуулга хийсэн байгаа. За энэ яах вэ гэхээр Unitel app руу ороод бэлгээний урамшуул дээр дарахад зөвхөн тань зориулагдсан хөнгөлөлтөө багцууд харагдаж эхэлнэ. За жишээлбэл энэ дээр 50 ГБ датаг ердөө 10,000 төгрөгөөр авах эрхч гэдэг юм уу эсвэл маш хямд үнээр авах эрхүүд санал болгож байгаа. Тэгэхээр одоо хүн бүрд өөр санал харагдана гэсэн үг байна. Хүши би би Mobicom хэрэглэгчээр мангартаадсан чинь миний нөгөө машин хасаадаг чинь Unitel-ийн дугаар штэ. Ингээ болцсон ба штэ. Тэгээ би тэрийгээ заяа марцчин заяа. Тэгэнгүүт амар энэтэй нөгөө маш тавьж хүү надад ингээд нөгөө машин хаслаа унтрлаа гэдэг хариу мессеж ирэхэ болшилтой гэж та надад ч урьдчилсан төлбөртэй хичээ карта цэнэглээ. Нөгөөдгийг би марцчин. Бас тэх юм үү? Тэгэхээр одоо би яг энэнгээр ингээд цэнэглэхээр надад би бас бэлэг авах боломжтой болчихлоо штэ та. Тэгэхээр чи энэ дунд чи дата ярианы PlayStation 5, iPhone 17 хосоор аялах хэрэг гэдэг ингээрээс 9 жорын янз бүрийн бэлгүүд байгаа. Тэгэхээр та Unitel app руугаа ороод хөнгөлтөө багцаа аваад дахин бэлгтэй болоорой. Би угаасаа дандаа апаар цэнэглээд байгаа байхгүй юу? За манайхаа ингэ сэтгэл их хөдөлж гинөө нэг сток сонсч. Unitel-ийн шинэ жилийн урамшуул эхэллээ. Unitel аппликейшнээс хөнгөлөлтөө багц авах бүртээ бэлэг нээж iPhone 17 хосоор аялах хэрэгэд олон нэмэлт бэлгүүдийн эзэн болоорой. Unitel. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бэлгээний урамшуулаараа Unitel хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. За одоо чинь явах те. За хишгээ даашка. Үдийн ажрыханд бүгдд нь мэд хүргэе. За дандаа л гэрлийн уумш гэдгийм байлээ хүмүүс. Хэрвээ уншдвал минийхийг уугнаа уншаарай гэнэ. За инженерийнхаа онгойг бичнэ. Би 1990-ад оны дунд үест Тез 4 гэдэг их айлын нэгэн цехийнхэн засрын баригад ажилладаг байлаа. Манай баригадын мастер, за инженер ах маань 50 нилээ гарсан хойно жолооны дамжаанд суугаад төгсөнгүүтээ нэг цэмбэгэргэгч нь газ 24 авлаа. Өнөөхөө ажлын бус цагаар илүү дадлагжангаа халтууранд явдаг. За тэр сонино маргааш нь бидэнд ирж хуучна л да. Сайхан хүн байдаг юм. Мань хүн 40 нилээд гарсан хойно нэг төрсөн хинц хүүтэй.
Тэрнийг хажуудаа суулгаад тэгэл хааганд гарна. Тэгэд хүүдээ за миний хүү хүн гар өргөл аавда хилээд байгаараа гэдэл хоёулаа гарч өгдөг байж. Хүн тухайн үед насанд баг занаг 7 8 тал байсан болов. Юм болохоор л огцом аав хайдны хүн гэдэл аавгаж очиод. Тэгэнгүүт аав нь яах вэ? Жүжигчин золботын цагаан сараар бэлэг авахтаа зочдөг лугаа адил юм болдгийм байгаа ч тийм. Аав нь машинда дасах гэж мөнгөрөж байтал хүн давхар хажуунаас нь орилж очиод нэрмээс болоод байдаг гэж. Тэгэхээр мань хүн хүүдээ хэлжээ. Минийхөө хүн гар өрөхөөр бити гинт хилээд аавгаж очиод бай. Алгуурхнаар зөөлөн аавда хэлж байл та гэж хэлж л дээ. Тэгсэн нэг удаа хүн аяархнаар аав наа минийх өгсөж. Сая нэг хүн гар өргөд өнгөрлөө гэсэн. Аага хийгээд аавгаж очиод айгүй айдуу зөөлө хэлж чаа. Сая нэг хүн гар өргөд өнгөрлөө гэдэг. Хүүгийн аяархан зөөлөн хэлхийг хурдтай явж байгаа машин юу ч ил хүлээх вдээ. Одоо тэр мастер маань 80 гарсан ануухаа халтураа хийгээд тэтгэврээ нэмэрээ болгоод авдаг да. 30 жилийн туршлагатай жолооч болсон доо одоо. Хайртай шүү гоёо мастера. Таньда эрүүлэнх уртудаа наслахыг хүсье. Жич манай гоёо мастрын машинтайгаа хөгсөн талаар өөрийнх нь ярьсан оногнууд бас зөндөө байгаа шүү гэсэн. За дараа нь бичээрэй те. За дараагийнх нь за би өөрийнхөө түүхийг бичье гинэ. За. Би ер нь эмнэлэг энтер гэж явдггүй эмч болон тарианаас их айдаг хүн байлаа. 2023 онд цагаан махны асуудалтай тулгараад дүүргийнхаа эмнэлэгт очиод үзүүлтэл эмч маань асуудалгүй өнөөдөр хэвтээ хаалгаагаар цагаан махаа хулчгал гэж байна. Тунчиг амархан юм хэлсэн юм а тэр эмчэнд. Их л хэлдэг. Би ч эмч асуудалгүй гэхээр за амархан юм байна гээл тэр өдрөө хөвтөл ахуулаад болоо юм байна гэж бодоо. Тэгээл ээж эгчтэй илчгээл нөхөртөөгөө эмнэлэг твтэх жоох юм цуглуулаад хөвтлээ. Тэгээ шууд хагалгаанд орохоор олов. Гэтэл солонгос кинон дээр гардаг шиг шалдан биен дээр ногоо халдаад шиг юм өмсөвчлөө. Тэгээл тэр хагалгааны өрөөрөө орсон чи oh my god өрөөнд мис заслын удгнууд өрчихсөн баахан төхөөрөмжтэй. Яг солонгос кино шиг тэхүү. Би гэдэг юм чи шууд шок. Тэгээл байж байсан чинь эмч нь мэдээ алдуулалт хийгээд хэсэг хугацааны дараа бэлхүүснээс доош мэдээ авахгүй. Дээрээс нь хүчил төрөгчийн аппарат залгаад би чинь ингээд өгчүүл яана. Кинон дээр биеийг нь муутгаар хүчил төрөгчийн аппарат зүүдэг үсттэй. Миний бие муудаад байгаа юм болов би ингээ өгчүүл яана гэж янз бүрийн ботоос. Эмчнэр тэр доор юу хийгээд байгааг нь мэддэхгүй амар гинэ. Йоо. Тэгээд нэг юм амьд үлдэж хагалгаан дуусваа. Тэгээд намайг зөөгөл өрөөнд оруулаа. Мэдээж бэлхүүснээс доош ямар ч мдээгүй. Би яагаад миний бие зүгээр болохгүй байна? Эмч нараа алдаа гаргасан юм шүдстэй гэж айгаастай. Гэтэл миний гар мэдээ алдаад хуруунууд хөхрөөд эхэлд юм да. Йоо бурхан минь үнэхээр амар. Би ингээл үхтийм байж гээл ээжээ гээл тэрүүгээр нэг орилж уйлаад өрөөний эгч нар сандралтаа сувлагчийг дуудаад нөгөөх нь эрдгээ бүр нөхрлүүгээ өрөөний эгчээр залгуулсан чи утсаа авдгүй. Ахрууга залгуулад ахыгаа дуудуулад жич ахта тэр үед юу ч хэлээгүйс. Тэгээ эмч энтер нь ирээд үзэж байдал гадаа ахын мэн дуу зуратж байшоо. Тэр тасаг тэр мис заслын тасаг болохоор гатныг оруулдаг гэсэн. Ахта нар жоохон хүүхэд эцэг ихийн зөвшөөрлөгөө хагалгаанд орууллаа. Аль би ормоор байна. Жоох хөөхтэй. Тэр эмчээ дуу тэгэл үүд нь бөө юм сонсож байшоо. Жичин жич тухайд би 24-тэй байсан. Би ахын дууг сонсчгоо бүр уйлаад тэгэл юу болсон мэдэхгүй нэг сэрс би зүгээр болчихсон. Нөгөө мэдээ алдалт энэ төр нь гарчихсан байсан. Эмч маань тайвшрах тариал хийсэн юм шиг ба. Би яагаад тэгэж таталт энэ төр өгсөн юм бэ гэж юу? Нөгөө хагалгааны өрөг хараад шоконд ороод тэрнээсээ гарч чадахгүй таталт өгсөн юм шиг ам. Маргааш нь эмч нар бөөндөө өрөөнүүдээр хүмүүсээ үзэж явдаг штэ. Тэгсэн чинь нөгөө эмч нар над дээр ирснэ. Энэ нөгөө өчтөр ар гэрийнх нь эмнэлгийг буулгах шахсан хөвгт билүү гэж авдээ. Ичиж өөхт өгчүүлээ. Хэрвээ энэ яригдвал дахиад өчнөө юм бичнэ гинэ. За бичээрэй. За Алтан нутгийн алтан хөө. За Нутгаа зорих замд. Манай сум аймгаас 270 км-ийн зайтай. Хинти аймгийнхаа хамгийн зүүн хойно оршдог хамгийн аслагдсан сум. Намайг сургаж байхад суманд 8 дугаар анги төгсөөд ахлах ангидаа аймагт дээр суралцдаг байлаа. Сумаас аймагт анх удаа ирж байгаа хүүхэд бүх зүйл шин бас сонин. Тухайн үед сумаас ирдэг сум руу явдаг унаач ховор. Хаяа аймгийн төвөөр явж байхад сумын эмнэлгийн машин энтийн зогсож байгааг нь харагдвал бараг л ээж явтайгаа уулзсан юм шиг л нэм дотнд мэдрэмж төрдөг байв.
Уцаар ярих гэж бөө очиж дараал зогсож цаг захиж байд сумын холбооны жижигхэн шилэн өрөөнөөс ээж дотор байрны цагаан утас руу залгавал ёстой нэг нар гарна. За тэгэл гэр орны сонин сайхан бүх юмаа холбооноос 5 минутанд дачгинтал ярина. Манай амьдралыг сумаараа шахуул сонсон шүү дээ. Бараг ойчор дараал зогсож байгаа зарим ах эгч нар тэгснэ хийлээч, ингэснэ хийлээч гэж араас үг заах нь холгүй. Хүний сэтгэл торг адил зөөлөн байж тээ. Ингээд ботоор би ер нь их эртний хүн чим шиг, эсгэлэн айраг шиг баймаар байгаагаа ботоор залууч хүн шиг. 10 жилийн өвлийн амралт болж гэрлүүгөө харих шиг сайх юм хаа байх вэ? Унаа ховор, зам хийцүү. Засмалч гэж юу ч байсангүй. Нэг удаа өвөл амралтаараа УАЗ 469-д 17 хүүхэд салтаандаа орж суугаад өтгийн зүг жолоо зал. 69-д 17 хүүхэд. За. Ондгаа тий. Гэртээ харих хүсэл маш их. Машин олдох нь нүдний гэмт бол ингэж явхаас өөр арга байсангүй. Арын суудлыг тэр чигээр нь авчихсан машин ханхаа гэж яана. Өндөр хаанаас бэрх хүртэл зам бол дээх нь үеийн хувцуугаадаг нэдрүүлэг хэртэй хувцаа хайр гамгүй үрж байгаа мэт тэр чиг нүртэй. Огцом тоорсмос гიშгэхэд ихний ээлжийн хүүхдүүд бөөлжиж эхэлнэ. Тэгээд хонь уурга нийлж байгаа юм шиг араасаа огуулаастай. Яана. Бас болоогүй дуулаастай. Дөргөө гэж үргээр хэлхий арга байхгүй. Машины жолооч бол нойрмолхын зовлон өстөө үзэхгүй. Яцхан хэмжээний шоу тоглолт үзэж байгаа юм шиг л явна. Явж байгаа замдаа 2-3 удаа буулгаж бие засуулнаа. Буугаад буцаж суухдаа багтахаа болно. Арай гэж хичэлдэж суугаад машин 2 аятайхан доослоход эвлүүлдэг тоглоом шиг хэвэндээ орчих жоо юм чинь. Аймагаас гараад багада 8-аас 10 цаг яваад сумандаа очиод гэрийнхээ гадаа буухад 2 хөл сансарт нисээд ирсэн хүн шиг жингүүдэлд орчихсон. Ямар ч тулгцэг байхгүй болчихсон. Эх орны дайнд ороод шархтаад ирсэн цэрэг мэт. Аав ээж хоёроо сугдуулаад нуугсны муухай дэгдэ шиг урваасын юм гэртээ орж ирээд шууд хэвтэн. Ор гэдэг чинь тэр үед бол деважин юм байна штэ гэж дуу алдмаар гоё харагдана. Одоо ботход бас л чанга байжээ. Гэхдээ л үе тэнгийнхнээ тэгж явах үе тэнгийнхэнтэйгээ тэгж явах дэндүү сайхан байлаа. Одооний 10 жилийн жаал оч ёстой нэг жаргаж байгаа дураагүй ч юу гинэ. За. Яг ус цалиглаад орчихсон. За дараагийнх нь Наги Баатара гэдэг сонсогч хөвчлөлтөд өгөх байна. Манай 40 өдөр хөвчлөлтөө юм тохиолдлоо. Манай нөхөр анх надтай суухдаа нохоо мөр үздэггүй. Ганц удаач тижээр амтантай байж үзээгүй өссөн. Харин би нохоо мууранд дуртай. Гуйж мууртаа болоод нөгөө муур нь минийх биш нөхрийнх болж хуурсан. Шүн унтахаасаа өмнө бүүээлн, байнга нэмэлт амттан өгнө, харахаараа хилээ хазаад л эрхлүүлнэ. Даанч муур маань 3 жил болоод өнгөрсөн. Өчигдөр нөхөр арилынхантайгаа гараад жаахан халамцсан орой орж ирлээ. Хайраа битгий загнаараа нэг юм харуулъя л гэд үүднээс дуудаад байна. Яваад очтол мангар том нохоо оруулаад ирсэн. Би юу вэ? Хиний нохоо вэ гэсэн чинь манай сиситэй адилхан байгаа зүтэй гэдэг. Юу адилхан байгаа нохоо байгаа зүтэй гэсэн чинь гарц нь яг мөө ингэ болдог. Ай нохоо мөр хоёрны харсан. Миний инээ түрээд одоо тэгээд наадах чи яах юм гэсэн тижээл гэж байна. Би ч нэл хүүхдтэй байж яаж дэж ин энтер гэсэн шүү юм бодоод хоолоос өгөөл сайн хартал хүзүүчтэй хэд юм да. Зүгээр салхиж явсан эзэнтэй нохог давуудаад байсан. Яа, хотгоны группээс эзнийг нь олж хүлээлгэж өгөөд унтцгаалаа. Өнөөдөр жингөөл нөхрөөш олж өнчлөө. Хамгийн амар нь эзэн нь дэлгүүр орчход ирэх оронд аваад ороод ирсэн байсан. Яаж оруулсан гэсэн надтай явах уу гэсэн чинь өөрөө л дагаад ирсэн штэ. Манай сиситэй адилхан харцтай байсан. Жаахан засаад арвал яг сиси нохомоор хоёрыг. Яа, энэ хүндэрсэн бол хонолцсон бол тэгээд баг хулгай хэрэгт орлоо штэ энэ ч тоо. Яа, хөвгөлтэй юм аа нэрэ. За баярка гэдэг. За. Олон жилийн өмнө харуу бүрүүд зах орчмоос мангар зузаан паск болоод. За хүнд гэж ихтэйхэн. Тэр үед ажилгүй халаас хоолсон ихэнхдээ алхаж явдаг байлаа. За тэгэл ёо нүд гэрэлтэй л ирээдүй харагдаад л гэрлүүгөө нисэх шихам гүйж очоод л. За тэр үед гүйж явах цанд бодогдсон бодол бол тансаг. Их чах хоёртой амар их мөнгө олсон гэдэл бүр магна хагарах нэ. Гадуур хувцас тайлч чулуудаал их мөнгө тоолох гэж яарад л дугтайхан орон дээр сууж байгаа ухсан чинь новш гэж нүд харанхуулаад сонирн болоод явчлаа. Эхний цахилгаан нээсэн хоосон. Хоёр дахь нь нээсэн чинь гялгар ууттай тал нүүр гарын савн. Гурав дахьаас нь хамгийн томоос нь чийхтэй нүүр гараа ичүү хэртэй бандаж гараад байдаг. Oh my god.
Илгээ хөштөл инээлээ сүүлдээ өөртөө уур хүрээд амар шоконд орж ирлээ гөлөг гэж. Усанд орчоод явж байхдаа гээси юм олсон юм шиг байгаа. Яг тийм юмд шоконд орох чинь амар тэнэг мэдрэмж байлаа шүү дээ. Үй гинэ тэр үе санаанд орохоор тэр шок одоо ч мэдрэгдэн шүү дээ. Дотор сонирн болоод явчтэй гинэ. Паск мөнгөний паск гэж кашлок болсон юм биш үү? Тийм л бас таарлаа тий. Харуу бүрээд паск гэж бодсон юм байна л да. Йоо, илэг амар хөндөө. Харилцаанд бодсон бодлол тансаг гэдэг ба шүү. За, Улаанбаатар хотод 12 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дархлаагаа дэмжиж дараатвал Tokyo Pay Later хамтран ажиллаж байгаа. За, өвлийн үлрэл ирж дархлаа дэмжих витамин ханиадны хэрэгцээ эрс ихсэж байгаа яг энэ цаг үед танд Tokyo Pay Later буюу худалдан авалтыг дэмжих санхүүгийн үйлчлэгийг санал болгож байгаа. За энэ Монс Эмийн сан, Аз фарм, Агар фарм, City фарм, Nature Plus болон мөнхийн жороо зэрэг эмийн сангуудаар худалдаа авалт хийх төлбөрөө хуваан төлөх боломжтой болж байгаа юм байна. Би юу яасан бэхгүй нөө анх дөнгөж ханаа төрчөнгүүтээ нэг баах юм бөөндөж авсан байхгүй юу? Ашигтай бактери, тэнгүүтээ нөгөө тайлал хоот, өөр юу ч үлээд нэг. Тэгэл тэр чи 100 мянга болчихж байгаа байхгүй юу? Юу нэг тэгэж штэ. 130-аас 147 мянга боллоо. Тэгээд ингээ бодохоор угаасаа за чирвэл би одоо тэр чинь ганцхан надад зориулагдсан л юм штэ тий. Тэнгүүд одоо чирвэл манай хоёр хоёулаа ингээ туслаа гэхэд бид гурав тустай юм болоо гэхэд бараг 300-400 мянга төгрөг гараа явуучих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ихэнх дараа төлөх үйлчлэгнүүд ихэвчлэн 100 мянган төгрөгийн доод дүнтэй байд юм байна л да. Тэгэхээр Tokyo Pay Later болохоор зөвхөн эмийн сангуудад зориулаад доод дүнг нь 30 мянган төгрөг болгоод бууруулсан. За ингэснээрээс махна 30 мянган төгрөгнөөс дээш дүнтэй худалдаа авалтантаа ингээд та 30 хоног төссөн дүнгээрээ байна уу эсвэл 60 хоногт ингээд 4 хувиан төлөх боломжтой болсон гэсэн үг. Ааха. За тэгэхээр та Tokyo App руугаа нэвтрээд Tokyo Pay Later ирэхэд тооцоолно эхлээд за танд хэдэн төгрөг хүртэлхтэй гарах нь уу гэдэг. За боломжтой эмийн сангуудын дахиад би хэлээд үгээ. Монс, за Аз фарм, Агар фарм, City фарм, за мөнхийн жороо эмийн сангуудаас Tokyo Pay Later-аар өөрчлөлөөрэй манайхаа. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дархлаагаа дэмжиж дараатвал Tokyo Pay Later хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөрч нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс өвчтөлөө Мишэ X урайтаар хөгжилтөд түүхүүдээр үргэлжлэн урж байгаа. Нэрийн уучхыг гинэ. За 2025 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 8 цагт бичиж сунаа. За надтай л их хөгжилтөө зүйл боллоо. Дөнгөж сая болоод өнгөрсөн бяцхан хөгжилтөө явлаа бичиж байна. Жич гэрлэгчийн хоолоогоор бичлээ. Манайх гэдэг айл Эрдэнэтэд нүүж ирээд удаагүй залуу гэр бүл гинтийн шийдвэр гараад нүүж ирсэн болохоор 5 антаа гэр аваад Монгол гэртээ амьдартیں۔ 2 сарын өмнө хаяага манснаас хойш нэг Жери өдөр шөнөгөө түчигнээд 50 байлгадгүй. Ихэнх үедээ жаахан чанга чимээ гаргах түчгнэж байгаа газартаа нь ойрхон юм зохиод авахар тагчиг болчихдог байсан чинь сүүлийн 10 хоног бүр дээрлэхэд өөдөөс бараг барьж авч зотох нь холгүй юм болж байна. Жери гуйч чанга дуу чимээндээ бүр дүжирч гэж түрүүхэн баг хөө маань мөөмөө идэх гэж сэрэгтэн би бас сэрээд хөхүүлээ сууж байтал надтай маш орхоны газар өнөөх Жери маань булагнаад л байгаа шор гэдэл дуурч байна. Бич гэрээцдийн зөвшөөрлгөө түрээс төлдгөө хууль бусаар оршин суугчааныг харчих юмсан гэж бодлоо. Дагаад уцсныхаа гэрлийг тусгаад харчих санаатаа дуу гарсан зураг тусахтал Манжери галтгооны шүүгэн дээрх миний өчигдөр хазаж орхиод мартчихсан байсан. Тал байфлыг маань амтрхан зооглож ийн шүү. Тасгалсан байжсэн шүү дээ. Бич бариад авч болох юм шиг харагдаад хүүгээ оронд нь нэвтүүлчихэд босоод 3 алхмын газар энэмүү Жерийг барьж авч хаад нөхрийгөө сэрэж харуулах уу? Хаалгаар гараа шидчих үү? Гараа шидчихвэл дахиад ороод ирэндээ гараараа барьчихвал өвчин тусах юм болоо гутлаар цохиод аачих уу? Алчхул өөртөө нүгэл хураачих байх та. Хойд айлын муурыг хоолчхул буян болчих юм уу гэх. Гяас бодоод нүгэл буян дэнслээс тэ. Яг тулаад ойрсон чинь Жеригээс айгаад болдгүй. Би гэдэг хүн барьж авч хаад яах талаараа бодсноос хойш яаж барих талаараа бүр юу ч бодоагүй нүрээрээ тулчихсан. Жери ч надаас айгаад би ч Жеригээс айчихсан. Хэсэг харцогслоо. Хөөрхий надаас айгаад бүлтгнээд ойр ойрхон амьсгаа аваад буух газаргүй ацар шолоонд орсон энэмүү амтныг жаахан удаа хараад байсан чи хөөрхөн чим шиг төмөр тор авч дотор нэгээ тижээчих мээр чим шиг өрөвдөх сэтгэл төрөөд болдгүй. Алтгаас өмнө том үгээс ирэхээр нь харуулъя гэж бодоод бас зураг дараад амжлаа. Юугаа зүвтэх нэ? Тэр 1.5 метрийн өндрөөс амбие үл хайхран доош үсрэхээр шийдсэн бололтой тонгоогоо дарагт нь би алдлаа гэж сандраад ойрхон байсан шилээ яг хөмөрч ирээд үсрэгээс өмнө хориод авчлаа.
Миний сандарсан гэж жигтэйхэн тулаад очихдоо өөрийгөө айн гэж бодоогүй оцсныг чилхөө нэмээд хөл гар салгалаа зүрх хүчтэй зөглөөд эхэлсэн. Бариад орчихсондоо баярлаад л бас инээгээд байгаамаа. Тэр чигт нь үлдээх гэснээ энэ муу аягаа түлхээд унгаад мултарчиж магадгүй гэж бодоод скотчоор дээрээс нь давхарлаад намаараа нээчихсэн. Яг энийг бичиж байхад бас нэг Жери өөр газар төчнөд эхэллээ. Oh my god би бүр шок. Үлдсэн нэгийг нь хизээ хаана яаж барьж авнаа. За тэр ч ах барьсан нэгийг нөхрөө сэрэгт нь харуулж анхан шатны ямар арга хэмжээ яаж авснаа мэдэгдээд дараагийн шатны үйл ажиллагааг нөхөртөө өөрөг болгон хариуцуулж өгнө. Энэ хүртэл үнсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хит нурсан бол уучлаарай. Мөн Аражвын ах эгч нартай хайртай шүү. Гэртээ судаг надад та хэд маань их хань болдог шүү гинэ. За баярлаа. Ундаг юм те. Ашуулаагаар хап гэж дараад хулган болгонд барьж авсан. Багийн хүнчтэй холонтой өрсөхгүй шүү. Тийш. Айхтар юм. За цөөвөн сэгсэрсэн нь. 2009 онд би 10 дугаар анги, үеэл маань 11 дугаар анги. Хоёулаа хамт амьдардаг байлаа. Манай тэр хувцууга хоол хийх гэх мэт гэрээ ажил мэдхгүй. Ажил энэ төр хийхгүй бүгдийг хийдэг нөхөртөө болчихно ол гэдэг хүн байв. Нэг өдөр хичээлээ дараад гэртээ ирэхэд толгоо өвдөөд үеэлдээ хэлтэл за чи унтчээ би хоол хийе л гэж байна. Унтаж угаас эртэл гэрээр дүүрэн утаа гайхаад тартал манай хүн тогоотой хоолны хажуу сууж байна. Хутгаж байх шиг очиод хартал цөөвөн хийжээ. Гуриланд болсон байна идэхүү гэд. Махан яасан гэсэн чинь харин бүгд түлэгтчихлээ гэсэн гинэ. Тонгоогоод хартал тогооны талаар мах хийсэн. Тэрнгээр өөх шаргаасны дараа үлддэг шимэлдэг шиг болчихсон байсан гинэ. Өлсөн байсан учраас бид хоёр гурилыг л идсэн штэ. Одоо манай үеэл тогоочийн сургалтанд суугаад буузыг бол өстой янзаа хийдэг. Монголд ирэхээр гарын буузаа хийж өгөөрэй. Ажлаа хингээ танаа радиог байнга сонсдог, сонсож инээдэг гэсэн болохоор нь өөрийнх нь баян гүччихлээ. Уншиж сонсож байвал sorry гэсэн байна. За дараагийнх нь сайн байна уу бүгдд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хөвчлөө дүү бичих гээд өдрөө болгон бодоод ажил дээрээ бодоод орой ирээд ядраад унтчих юм аа гинэ. За амарч байгаа болохоор сайхан бичсэн. За би гэдэг хүнд хөвчлөлтөд дүүх их олон би. 10 жилийн жаахан охин байж тэ дөнгөж 10 орчим л настай байхад манад хүн их орж гардаг байлаа. Аав ээж хоёр маань их найрсаг хүмүүс болохоор их хүн ирнэ. Тэгээд нэг өдөр хоол цай хөл өөргөө бужигнаж байгаад орой болоод бүгд явцгааваа. Тэгсэн аав намайг миний охин аягнуудаа угаагаарай л гэлээ. Би жахав том өрөөнөөс галтгоор аягнуудаа зөөж угаах гээл бүгдийг давхарлаа тавьсныг ундааны шилэн аяг ганцаар үлдэх гэ болдгоо буцаж ирж авахаасаа залхуураад амандаа бумдаж аваад. Аяга бомбцсан. За. Явлаа. Тэгсэн яг амар дуулж муулаад аяга угааж байсан. Ээж миний охин яагаад нүүрэн дээрээ хөөд үргэцэн гэдэг байгаа. Би гайхаад хөө болох юм болоогүй дэ гэж бодоод толинд очиод арсан. Яг уруул төрөөд харалцхаж яаж яагаад ийм болсон мэдэхгүй угаасан чи арилдгүй дээ. Тэгэл ээжэд хэлсэн маргааш хичээлдээ явахгүй байж болох уу гэсэн ээж юу гэжтэй маск зүгөөд яв гэдэг. Би ч яана одоо нүүрний нисгийг хүүхдүүд хараа шоолох байхтаа гэд шүнжин бодол унтаа. Өглөө ээж маск зүлгээд хүргэж өгсөн юм. Ангидаа орох гээд зогсож байсан чи ангийн хоёр далчхаар ирээд яасан ингээд асуугаад болдгоо. Яр гарц юм а гэсэн чи харъя гэж авсан юм да. Стадалчгаа ирэх. Би үгүй яв гээл загнааст. Тэгсэн нэг нь өөр юм ярьж яснаа маск аваад зүхтаад нөгөөг нь харснаа па одгоод сахал урагчихсан байна гэж ойрлоо. Би гэдэг хүү инээхүү ойлгох. За тэгээ тэр өдрөөс хойш 11 жилийн туршид сахал очтой болсон доо. Тэр шилэн аягнаас нэг болсон юм да. За энэ түүх юм уншигдвал дахиад зөндөө түүх би баярлаа. Танахыг байнга сонсдог шүү. Амжилт хүсье гинэ. 10 жилийн анги охин сахал отко гэдэг нэртэй болчихсон шүү дээ. За. Саяхан Тэнгэр Плазагийн ийм мартер ажиллаж байсан юм. Өдийн цайны цагч болж зам гараад офицер захад байдаг цайны газартаа орж хоол идчихээд сайхан болцоход шүдэж ихлээ зогсож байтал хажууханд ариун цэврийн өрөө харагдахаар дахиад орлоо. Төлбөр авдаг болтоо дотроо ширээ сандал тавьчихжээ. 3 ширхэг кабин байна. Татсан чинь чойчтой байх юм. Манай ажлын залуу 0 ороод ирлээ. Яасан андаа чойчтой байна уу гэж байна. Тийм ээ энэ хүн байгаа болов гэсэн чинь дуурахгүй. Тэгээ би харин сангийн асуудлаа шийдэхээр ухаанс хэллээ. Машины дэлгүүрээ гаргаж ирээд л оосорны цагиргаар нь хасах толгой дээр нь дарж байгаад арай гэж зовж нээгээд хаалган нээгээд онгойлготол яасан гэж нэг залуу уйлж байгаа юм шиг нүүрээ дараад суутуур дээр сууж идэг юм да. Тэнийг дуурж муурдгүй юм мэдрэлтэй юм бэ яасан. Бошгоор хаалгыг хаагаад зүгтсэн штэ. Сангийн асуудлаа шийдэхээр өчнөө юм болж хахад хүнтэй бол хүнтэй байна гэж хэлчихээчтэй ойлгоно штэ. Хит дуугүй хүн бас хэцүү маа гэнэ. Хит дуугаа хүч шиг.
байгаа нойлроо хаалга нь баг эвдэж явах орж хаад хит дугаан хэцүү юм ба тий. Йоо. Сэмэнэ та бүхэндээ миний постыг уншиж буй цаг үеийн мэндийг хүргье. Бусдад тохиолдсон үйлчлэлтүүд дурсамжуудыг уйдахгүйгээр сонсож судаг намайг ганц удаа пост бичээд үзье гэсэн атгийн бодол гар хуруу эргэнүүлээд гиз дотор хатгаад зүгээр байлгад юм биш. Би энэ алс хоол хүний нутагт суралцдаг 3 хөөрхөн дүүтэй айлын уугаа охин. Тэгээ гэрээсээ хол байгаа хүн чинь дурсамжаараа сэтгэлээ дэвтэн шүү дээ. За гол сэдвээр оръё. Тэртээ 10 жилийн өмнө манайх хөдөө суманд амьдардаг би бумгар улаан хацартаа бага ангид сурдаг хөдөөний жижигхэн шар охин байлаа. Амралтын өдөр таарч хувцас угааж эндүүдээд ус засанд ороод их угаалга болж байсан юм а. Ганцхан насны зөрүүтэй охин дүүтэйгээ нийлчгээд тэрсгэн хоёр охин хэрэг тариад алуулдаг байсан. Тоосоо нэг сайн гүйлээл уйлдаг байж хаширнаа гонж. Тэр үед айлууд элбэг авч хэргэлдэг хавтгаа хоёр талдаа нарийн бүдүүн шүттэй үсний сан байдаг байсан. Яагаад ч юм би тэр үед самаар үсээ ороогоод гой буржгар олгож болох юм шиг санагдаад яг духныхаа дээд талд зулаа орчим хэсгээс атах гэрийн ус аваад нөгөө самаараа үснийхээ уг хүртэл ороочлоо. Уулан дотроо их гой болох юм шиг санагдаад төсөөлөд байгаа байхгүй юу. Гэтэл бодит амьдрал дээр юу гой болох буцаагаа самаав гэсэн ширэлдээд гардгүй. Тэгсэн дүүр чараа гаарчихс. Хашааны ялга дуурал аав ээж ирж байна. Байдал бичлээ шүү. Би самбаачлаад дүүгээр хаач авчруулаад хуухнасаа ганц сантиметр хүрэхгүй зайтай шах гэж хайрлаа байсан. Дараа сандрахтаа нөгөө бөөнөрсөө хүснээ самаа авдрынхаа засварлуу чулуучглаа. Яг баригдахгүй харагдаач ээж маань хизэнээсээ л гэрээд өгчүүлэхтэй их анхаарч маш гоё тавилгуу тавьдаг хүн л дээ. Тэгээд аав ээж хоёрч орж ирлээ. Би ч нөгөөхөө гараараа дараа зогсчихсан. Ээж орж ирэл хэрэг гисэн хоёр тэр дороо баригдхан тодорхой. Гараа аваад үсээ харуулсан чи ээж шок. Харахгүй шт амар богинохон өрөвөр үстэй. Гэлтэр цагаан хуугаа өөдөөс нь өгдөж байгаа юм чи. Царай маань бор, хайчаар халдсан хэсэг маань цагаан. Аав нэг шоолол, нэг шогшроод пүү па яаж байгаа юм нөгөө хайчилсан үсээ яасан хаана нуусан гээл ээж шалгааж гарав. Тэр авдрын завсар гээд нотлох баримтаа заасан чи ээж гаргаж ирээ. Дахиад шок. Тэгээл чи игнээсээ алуусандаа хичээл орох үед яаж тийм үстэй явах вэ? Нэг том өргөн үсний даруулгаар нөгөө хэргийн газраа нуун. Нөгөөх нь өдөрчин зүгээд ахаар чихний арга тал амар өвтгөн. Тэгсэн ч гүрийгээл банк зүүн. Ээж үс самнаж даруулга зөөж хүртэл үглэн. Яаж бодохороо үсээ самаар ороогоод бүр ийм болтол нь хайчилдаг байна. Өөрийгөө чи хар эрэгтэй өгчиг гээл өдөр бүр загнана. Миний хамгийн том сургамж авсан үедээ тэр үеийг бурхан өршөөг. Энийг уншаад гэрийнхэн маань намайг гэж таних бах уу? Одоо өнгөрсөн. Энэ үртэл үнсэн баярлаа. Энэ пост маань уншигдвал дахиад бичнэ. Та бүхэндээ ажлын амжилт хүсье гинэ. За бүр хоёр ч уншигдсан шүү. Дахиад бичээрэй. За 2003-аас 2004 онд байхад бүх готол 50000 төгрөг гээд хаасаагүй байдаг үе байсан. Тэр үед урт цагааны захаас бага 5 када хар өнгийн 3 цагаан канттай кетерхүү гутал аваад газар дээр нь оймсгүй нүцгэн хөлн дээр өмсөөл баярлал. Баялсандаа өмсөж явсан углаасаа хаяад урт цагааны захаас гарч өдөржингөө найстайгаа алхаж тухайн үедээ юу ч хийж өдөржингөө тэнсэн юм мэдхгүй. Тэгэл алхаж явах тусам кетний маань уул нэмгрээд байгаа юм шиг шалчигаал баг багаар. Тэгж явсаар бороо ороод бороонд кетний маань уул бүр дэвтээд байхгүй болсон. Уул нь картонын цаасаар хийгдсэн байж л тээ. Тэгээд өөрөө дээрээсээ харахад гуталтай ирнэ. Гуталгүй, улгүй болсон. Ядаж явахад оймсгүй алгаж явсаар арай хийж гихтээ ирээд хөлний маань уул цэврүүтэл харьсан та. Дараа нь цэврүү нь хааграад улаараач гიშгэж чадахгүй хорсоод гадна талын хоёр хажуугаараа майжгнаж хисиг явж үедээ хоёр тийшээ ганхаад гэнэ. Йоо, цаас болтго бодлоос юм те. Бороо ороод алаа ичлаа та дараа. Йоо. Зүгээр төрийн угалж яваад тэгв. Йоо. За нүрээд 2025 оны 12 дугаар сарын 22-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс үрчитлээ Мишек суратагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дархлаагаа дэмжиж дараатвал Tokyo Paylater за мөн бэлгээний урамшуулаараа Unitel хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөлөө эрхэм сонсогчдаа гайхмаар өхөө нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3